Манхны өөшийн эрүүл цэвэр хөрсөнд тарвасах хүнсийн ногоо тариалан 32 жилийн хөдөлмөр зүтгэлээ газар тариалангийн салбарт зориулан яваа гэргүүл бол Манхан сумын төвөрг голбагийн тариаламж Боодогийн Чулуунбат Төмөрбаатрийн Санжидмаа нар юм. Тэд 1999 онд айл гэр болсон цагаас нутгийн өгөөж баян хөрснийхөө үр шимийг хүртсээр явна. Аймгийн аврах тариаламж Чулуунбатын аав Боодон жаргалан тайрхны бил өөшийн хөдөөд үр тариа хүнсийн ногоо тариалж байжээ. Тэрээр хөдөлмөрч аавынхаа үргэлжлэл болсон 2 дахь үеийн тариаламж болж сар шинийн босгон дээр аймгийн аврах тариаламж өрхийн шагналаа гардан авлаа. Ховд аймгийн Манхан сумаас аймгийн шинэхэн аврах тариаламжаар тодорсон гэр бүлийг үзэгч та бүхэнтэйгээ уулзуулж байна. За Манхан сумын тариаламж Чулуунбат Нанжидмаа хоёр бол газар тариалангийн салбарт олон жил тууштай ажилласны эцэст өнөөдрийн төр засагтаа бас үнэлүүлж аймгийн аврах хэмээх хэрхэн хүндтэй шагналыг хүртлээ. Юуны өмнө та хоёртаа бас баяр хүргэе. Манай үзэгчдэд өөрсдийнхөө үйлс хөдөлмөрийн талаар танилцуулаад чин сэтгэлээсээ бас хуваалцахгүй юу? Шагнал авчихсан та бүхэндээ маш их баярлалаа. Би Ховд аймгийн Манхан сумын төвөрг голбагт амьдрын суудаг. Би 32 жил энэ өөшт ногоо тарьж байгаа. 32 жил дараа би тэр 32 жил дан 32 жилийн тасралтгүй ногоо тарьсан. Тэрнээс хойш ингээд өнөөдөр болтол ногоог тариавч байна. Газар тариалангийн салбарт тэгээд яг төрлөх өөрийнхөө суманд Манхан сумынхаа өөш хэмээх газар бол газар тариалан эрхэлдэг юм байна. Тэгээд тариалангаа нийт хичнээн га талбайд ер нь явуулж гин тарсан ургацаа хаана худалдан борлуулж гин мэдээж сум орон нутгийнхаа иргэдийг бол эрүүл хүнсээр хангахад маш их анхаарч өөрийнхөө хичээл зүтгэлийг оруулж байгаа байхаа гэж бодож байна. Би өөштэй бол эрэндээ 5 га газар 6 га газар байдیں۔ Тэгээ яг хөө тарьсан ногоогоо бол бид нэ Улаанбаатар рууч борлуулдаг. Манхан сумдаа борлуулна, сумдаа цэцэрлэг сургуулийг албан газруудыг хангадаг. Тэгээд үлдээдэл ногоогоо бид хот руу оруулж борлуулдаг юм аа. Өөш хэмээх газрыг бол манай ховдчууд бас мэднэ, үржил шимтэй сайхан хөрстэй тарвас хүнсний ногоо бүх төрлийн ногоо ургах юм боломжтой шүү дээ. Тэгэхээр тариалангийн талбайн хувьд бусад талбайгаас ялгарх онцлог юу вэ? Өөшөд тарьсан хүнсний ногоо тарвас бусад зүйлс ер нь юугаараа онцлогтой вэ? Юугаараа илүү давуу талтай вэ? Бид нар бол өөштэй бол ногоо тариа ногоогоо тарьж байгаа үед бол ерөөсөө орон нутгийн бордол хэрэгэлдэг, өөр янз бүрийн химийн бордол огт хэрэгэлдэг. Уран зингийн усаараа туслагдчихэд маш цэвэр хөрсөнд цэвэр усаар туслагдчихэд учраас тэрэнд онцлогтой. Тарвасны амт чанарын тухайд бас илүү их амттай байдгаа гэж сонсч байсан. Манай өөшийн тарвас бол маш гоё амттай. Хичнээн гадна төмс хүнсний ногоо хичнээн гадна тарвас тариалдаг юм. Мөн чацарган бас тариалдаг гэж сонссон. Тий. Би ч энэсэндээ тэр га 50 сот газар хүнсний ногоо тариалж байгаа. Тэгээд бус үлцэндээ тарвас тэгээд бус нэрлийн ногоо тарвасаа дээр нь тэгжил ярьдаг та. Услахааны хувьд ер нь ямар байдаг вэ? Сая та бүхэн 3 цэнхрийнхээ усаар усалдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол услахааны хувьд ямар нэгэн асуудал хүндрэл бэрхшээл тулгархгүй их сайхан байгалийнхаа цэвэр сайхан усаар услаад явдаг юм. Тэгээ яг байгалийнхаа цэвэр усаар услаад явдаг. Усанд бол янз бүрийн тийм гачаал байхгүй. Услалтын систем нь ер нь ямар байдгийг? Услалтын систем байхгүй тэр зүгээр шүү. Байхгүй. Тэрийг цаашид шийдвүүлэр нь бас илүү ургац авах боломжтой. Боломжтой. Услалтын систем бариад тэгээ толгойн барилга сарлага бариад байх юм бол өшөө илүү ургац авах боломжтой. Ганцхан манай тийм байдал одоохон дээр байхгүй нэ. Сум орон нутгтаа газар тариалан эрхлээд олж байгаа ашиг нууц биш бол танаа амьдрал ахуйд бол хангалттай хүрэлцэж гинөө. Ер нь жилдээ хэдэн төгрөгийн ашиг олдог вэ? Битэрд бол хангалттай хүрэлцээтэй. Тэр Улаанбаатар руу зараад орон нутгтаа зараад битэртэй ер нь боломж. Ногоочдын энэ их нөр их хөдөлмөрийг бол маш их олуулаа хийхээс өөр бас аргагүй байдаг. Үнэхээр их цаг наргүй хөдөлмөр шүү дээ. Хүүхдүүд ер нь ногоо тариалж байгаа юу? Удам дамжсан тариаламжид бий юу? Манай нэг залуу удам дамжсан тариаламж надтай зөв ногоо тариад байж байгаа.
Анх одоо энэ өөшт хідзэнээс ногоо таруус тариалъя гэж ер нь бодсон бэ? Ээж аавнаас өрхийн одоо газар тариалан эрхэлдэг байсан уу? Энэ талаараа ярихгүй. Манай аав бол өстөл удмын тариач юм. Насаараа тариад ирсэн энэ өөшт энэ харуус 8-с өөшөд 2 газар байнгын тарьж ирсэн. Тэгээд жаргалан тайрхан уулны бэлд тэнд бол тариад ирсэн. Манай аав бол тариад 3 хотоор тийм аялах эрхийг бичээ шагнуулж ирсэн. Манай аав бол яг насаараа тариад тэгээд үй дамжаад одоо би тариалаад надаас манай үй дамжаад одоо тариалж байна. Энэ хаврын тариалтыг хизэнээс эхлүүлэх вэ? Одоо тэгэл 4 сарын 20-д эхлэл хийн да. Энэ жилээр нь өмнөх жилүүдээс талбайн хэмжээгээ томсгосон уу? Одоо томсгоно. Тариалтаа нэгдвэл. Нэгдвэл. За баярлалаа танд усын аврах тариаланчлаараа. За баярлалаа. Тариаланч Чулуунбаатынхаа өөшийн хөдөөд 6 газрыг газар тариалан чиглэлээр эзэмшин ашиглаж үр шимийг нь хүртсээр явна. Тэр дундаа байгальд цагуурын аяс өгөөжийг харж жилдээ 1 га 50 сотод хүнсний ногоо, 3 гад тарвас тарьж ургуулсан хураан авсан урах цаараа аймаг сум багийнхаа иргэдэд хангаа зогсохгүй Улаанбаатар хот зэрэгэлдэх аймагуудад худалдан борлуулдаг байна. Өөшийн хөдөөгийн хөрс нь хатуу уловчиг үржил шимтэй гэдгийг тариалан Чулуунбат онцолж байлаа. Цэнхрийн голын эрдэс усаар услаж байгалийн бордоогоор бордсон манхны өөшийн тарвас амт чанар сайтай гэдгийг хэрэглэгчид нь хэдийнэ мэддэг болсон учраас холойрын захиалга энэ тариаланчинд их ирдэг гэлээ. Аймгийн аврах тариаланч хэмээх хэрхэн хүндтэй цолыг хүртлээ. Юуны өмнө та сэтгэлээ хуваалцахгүй юу? За баярлалаа. Ингээд олон жил газар тариалан эрхэлж ингээд төр дүнлүүлж ингээд хүндтэй шагналд авсан байна. Өнөөдөр их баяртай байна. Баярлж байна. Газар тариалангийн ажил маань маш их олуулаа хийдэг, бас их цаг наргүй ажил шүү дээ. Тэгэхээр та бүхний хувьд та бас нэг хүүгээ одоо тариаланч болгоод хамтдаа хөдөлмөрлөж байгаа гэсэн. Одоо ингээд хаврын тариалалт эхлэх гэж байна. Тариалангийн ажлынхаа одоо хэцүү болоод сайхан зүйлийн талаар та ярихгүй. Хавар тариалан эхлээл тарьж явах бас жоохон ядарна. Газар тариалангийн ажил күн бүлээр хийдэг. Тариалж ороод ногоо сайхан соёолол гараад ирж бат баяр күн маш их тэргээрээ урамшаа зүгээр талбай дээрээс холдохгүй. Тэгэл намар ургацаа хураагаал аваад тэгэл ягаал зөөрөндөө хийж аваад тэгээ явж явах бас маш их сайхан газрын шимждэг. Маш сайхан шимтэй яста. Аавын нар маачаар алтан нар мааж гэж яста газраас маш их шим байдаг. Тэгээд бид нар одоо ингээд үй удамд амтсан манай хадам аав ингээд жаргалан тайрах уулнаас 1900 би 99 онд энэ айлд бэр болоод ирэхэд тэнд тариа тарьжсэн. Тэнд тариа тэнд тарианы цаан хийгээд тэнд тариагаан цайруулад яг зах зээл үе эсгэлээд өнөөдөр болтол ингээд газар тариалангийн ажил эрхлээд явж байна ингээд. Таны хүү бас тариаланч бол. Одоо тэгээд маань одоо битэр ингээд битэрийн отхон залуугаа одоо ингээд хажуудаа үй дамжуулаад удамш ингээд тариа ногоо тариад одоо битэрийг газар тариалан өвлж аваад ингээд хажуудаа нь одоо ингээд агуулад явж байгаа ногоогоо тариулаа явж байгаа. Жилд бол газар тариалангаас маш их ашиг олдог. Намар шугаанаас эхлээл тэгэл одоо бид нар зөөрөнд ногоогоо хийчээ тэгээд манайх өөрөө хүнсний дэлгүүрээс яг ингээд 190 дараачийн ногоо яг зал эргээ гарахад яг тэр ногоогоо яг заарад яг юу яадаг тэгээд орон нутгийнхаа бүх улсууд биднээс яг орон нутгийнхаа хөрсөн дуугсан гэдэг нутгийнхаа ард түмнийг хангаад цэцэрлэг хангаад тэгээд илүү гарсан нь ховд байгаа тэгээд алуун байгууллагууд нийлүүлээд манай өөшийн ногоо маш сайхан амттай тийм 3 цэнхрийнхаа усаар усалдаг газрын шим бол маш сайхан ариун хөрс сайтай тэгээд маш сайхан ургац гардаг манай өөшөөс. Хоёрын хувьд одоо яг тулгамдж байгаа зүйл цаашид танаа өрх айлын тухайд тариалтаа ер нь тариалтынхаа төрлийг нэмэгдүүлэхээр зорж байгаа зүйл юу вэ? Хамгийн их тулгамдтай зүйл одоо техник байсан энэ жил харин энэ агрохархинд нэг трактор техник ирээд биднэрт газар хагалж өгсөн. Одоо хурааж авахд бол одоо бид нар бол гараараа хийдэг. Одоо ихний хамгийн яаж бол нэг төмсөө хураадаг тийм юм байвал бид нар бас тэр болон газар малтаад одоо күрж бариад одоо ингээд ажиллахгүй тийм л юм л их тулгамдж байгаа. Техник л тулгамдж яаж байгаа. Нийт манханчуудаа, нийт ховдчуудаа, нийт аваргуудаа хандаж бас мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? За ингээд ирж байгаа мөрөн жил дээр нийт ховдын ард түмэн болон манхныхаа нийт ард түмэндээ бүх энэ аварга болсон ногоочтой тэгээд сар шиндээ сайхан шинлээрээ гэж яриа та.
Аймгийн аврах тариаланч Чулуунбат өөрийн отхон хүү Бүрүүбаттаа зааж сургаж газар тариалангийн салбарын нүрх хөдөлмөрийг хамтдаа бүтээлцэж явна. Залуу тариаланч Бүрүүбаттын хувьд ийхүү 3 дахь үеийн тариаланчаар бэлтгэгдэн суралцаж газрын шимийг хүртэж явна. Аав ээж хоёр нь өнөөдөр энэ сайхан шагналыг хүртэж аваад байна. Хүүгийн үед бас ээж аваараа бахархаж суугаа сайхан өдөр байгаа гэж бодож байна. Тийм ээ. Би миний өвөө одоо яг 6 дугаар 5 жилийн гавшгаач би одоо 3 үеийн тариаланч хүн байгаа. Мэдээ орсон цагаас л өвөөгөө аваад агаад жаргалан тарихнаас ахуулаад өөшийн цэхэр шугуудаа одоо ингээд газар тариал ингээд 3 дахь үедээ одоо ингээд тариал явж байгаа би 3 үеийн тариаланч. Мэдээж мэдээ орсон цагаас хойш өвөөгөө дагсан, аваад дагсан энэ олон жилийн хөдөлмөрийг одоо төр засгаас үнэлээд өнөөдөр миний ээж аваа аймгийн аврах хэмээх хэрхэн мэдтэй цалаар шагнуулж агаад хүүхдүүд уулна, ах дүүнэр бид бүгд өнөөдөр маш их баяртай байна. Одоо орчин үеийн залуучууд бол хөдөө амьдрах бас дургу болсон байна. Тэр тусмаа мал маллах, одоо газар хагалах, газар тариалан эрхлэх бүр бас сонирхолгүй болсон байна шүү дээ. Тэгэхэд чи бол бас зориглож чадсан байна. Тий, би өөрөө төрийн албагч хүн байсан. Тэгээд мэдээж энэ байгаль газар дэлхийд одоо үр өгөөчтэй мэдээж энэ газар тариалан одоо ялангуяа манай Монголын нөхцөлд газар тариалангийн аж ахуй бизнес одоо энэ өрх үйлдвэрлэл эрхлэхэд нэн тохиромжтой. Тийм учраас би одоо аав ээж өвөөгийнхөө одоо энэ эрхэлж байгаа ажлыг үргэлжлүүлэе гэж бодоод одоо сүүлийн 3-4 жил ялангуяа тарвас голчиж тариад өөштөө тариад тэгээд зөвхөн Манхан сум Ховд аймаг төдийгүй Улаанбаатар хотод одоо тарвасаа борлуулдаг. Дээрээс нь зөвхөн тарвас Улаанбаатар хотод борлуулаад зогсохгүйгээр нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийдэг. Дээрээс нь албан байгууллагатай хамтарч ажилладаг. Одоо манай өөшийн тарвас гээд энэ бүтээгдэхүүнийг зөвхөн Ховд төдийгүй одоо Улаанбаатар хотын хэрэглэгч нар бүр ингээд мэддэг болцсон. Намар болгон очдог, байнгын үйлчлүүлэгтэй болцсон. Ийм сайхан зүйл одоо тариалж байгаа бай. Чи залуу тариаланчийн хувьд бол бас их том мөрөөдлийг тээсэн байгаа бах. Урдаа бас их том зорилго тавьсан бах. Тэр зорилгынхаа талаар ярил. За тэг би мэдээж байхдаа нэг ганц гад нэг 50 сууд тарьдаг байсан бол одоо мэдээж залуу хүн техник технологи хөгжсөн байна. Мэдээж ганц зөвхөн төмс манжил уун тариалах биш. Одоо ховдын газар тариална, ховдын хөрсөнд одоо ямар өөр одоо шин төрөл зүйл, өөр ямар нарийн ногоо тарих боломжтой тэр үгдийг би залуу хүмүүднээс судалж байгаа. Одоо хавар бас урагшаа өнөд хөрш рүү явж техник технологи судалж ирж байгаа. Тэгээ залуу хүний хувьд бол бодсон юм их байгаа. Тэгээд өвөөгийнхөө аавынхаа одоо гүйцээгөөг хүслийг одоо гүйцэхийн тулд одоо маш их л зорж ажиллаж байна да. 1960-ад оны үед сум нэгдлийн дарга Хээрүүгай тухайн сумыг удирдах байх үедээ газар тариалангийн салбарыг хөгжүүлэх эхлэлийг тавьж 5 сумын ангис, өөшийн ангис, хөндлөнгийн ангист төмөс хүнсний ногоо үр тариа тариалж сумын иргэдийг хүнсний ногоо үр тариагаар хангаж байжээ. Энэ уламжлал тухайн сумын иргэдэд өнөө хүртэл өвлөгдөн дунд цэнхрийн голоос усалгаагаа шийдэж хэрэгцээнийхээ хүнсний ногоо тарвас үр тариагаа тариалан илүү гарсныг нь зах зээлд худалдан борлуулж ирсэн байна. Одоо манхны ногоочдод тариаланчдад өөшийн ангисыг түшгэлсэн усалгааны систем хэрэгтэй байгаа гэдгийг тариаланчид онцолж байна. Ингэснээр газар тариалангийн салбар илүү хөгжиж өрх бүр хэрэгцээнийхээ төмс хүнсний ногоо жимс жимсгнээ тариалан өрхийн хэрэгцээгээ хангаж сум орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.